Цаанаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Зөвшөөрөл сургалтын төвийн бага ангийн багш Цэвэрлэн байна. Маа сургалтын төвийн үйл ажиллагаа явуулаад 6 жил болж байгаа бөгөөд Монголд анх дахь цорын ганц сэтгэл зүйн сургалтын төв юм аа. Манай байгууллага нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр математик, монгол хэл, хим физикийн хичээлээр хоцрогдол арилгах болон эсвэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж төвшин ахиулж олимпиадс бэлддэг байгаа. Миний хувьд тэгвэл 1-ээс 5 дугаар ангийн сургалтчдын гэрээний даалгавар болон хоцрогдол арилгаж олимпиадын төвшөнд хүүхдүүдийг бэлтгэдэг байгаа. За тэгээд маа сургалтын төв дээр явж байгаа хүүхдүүдийн эцсийн ихээс маш их санал асуулга ирдэг. Энэ юутай холбоотой байдаг вэ гэхээр хүүхдэд сонирхолтой байдлаар гэрээний даалгаврыг хэрхэн хийх вэ? Яаж хичээлтэнд дуртай болгох вэ? За энэ олон асуулт ирдгийн үндсэн дээр маа сургалтын төвөөс эцэгчүүдэд зориулсан цуврал зөвлөгөө өгөхөөр бэлдсэн байгаа. За энэ удаагийн зөвлөгөө маань юу вэ гэхээр 2-3 дугаар ангийн сурагчдын хүрд цээжлэх болон дүрсийн талбай периметрийг хэрхэн олуулах тухай зөвлөгөө байгаа тоглоомын аргаар. За энэ аргыг хэрэглэхийн тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр 2 ширхэг шоо, за тэгээд тоглоом тоглох хүний тоогоор өнгийн палмастер юм уу баглаа. За тэгээд нэг нүгээр цаас авахд болох байгаа. Яаж тоглох вэ гэхээр хүүхдүүд өнгийн балыг нэг нэгээр нь авах байгаа. За тэгээд эхний хүүхдээс эхлээ шоогоо найрна. За шар хүүхэд шоогоо найрвал шоо маань нэг бууж ивэл шар хүүхэд өөрийнхөө талын цаасны булангаас нэг нүдтэй дүрс зурх байгаа. За энэ дээр нэгийг үржих нь 1 гэж бичнэ. За дараагийн хүүхэд ягаан хүүхэд 5 4 буувал өөрийнхөө талаас 4 нүд 5 нүдтэй тэгш өнцөг зурх байгаа. За тэгээд дотор нь 4-ийг үржих нь 5 гэж бичих байгаа. За дараагийн хүүхэд цэнхэр хүүхэд шоогоо найраад 6 4 гэсэн нүд бууж байвал 6 4 харьцаатай тэгш өнцөг зурна гэсэн үг байгаа. За дотор нь мөн 6-ыг үржих нь 4 гэж бичих байгаа. За энэ мэтчлийн тоглоом маань яах вэ гэхээр явсараад цаас маань ингээд дүүрэх байна. За цаас дүүрэхэд хамгийн их зай талбайг эзэлж хүрд буулгасан хүүхэд нь хожих байна. За хоцсон сурагчийг яаж шалгаруулах вэ гэхээр хүрдээ битсэн байгаа. 6-г үржих нь 4 гэ тэр хүүхэд өөрийнхөө дүрсийн талбайных нь хариунуудыг хэлээ яваа. 6 4-ийн 24, 6 5-ийн 30 гэж хэлэх байна. За тоглоомыг хэрвээ үргэлжлүүлж тоглохоор олж хүүхэд тус бүр дахиад шоогоо найрах байгаа. За энэ дээр 2 6 бууж байна. Тэгвэл өмнө нь зурсан талбай дээр чинь 2 6 дүрс байвал тэр дүрсийг будаж тоглож болох байна. За тоглоомыг бас өөрчилж яаж тоглох вэ гэхээр түрүүлсэн хүүхэд бас дүрсийнхаа периметрийг нь дэвтэртээ олж бичих байгаа. За энэ дүрсийн хувьд тэгвэл 6 см урттай 5 см өргөнтөө тэгш өнцгтэй. За тэгвэл дэвтэртээ урт нь 6, өргөн нь 5 гэж бичээд тэр дүрсийнхаа периметрийг олоод дэвтэртээ бодлтыг хийх юм байна. За ингэж тогтсноор хүүхэд маань хүрдээ цээжлэн. За дүрсийн талбай периметрийг олж сурахаас гадна орон зайн баримжаат болох байгаа. За тэгээд энэ аргыг гэртээ хүүхдүүдийнхаа найзуудтай за мөн эсвэл орой сууж байгаа гэр бүлээрээ туршиж үзээрэй эцэгчүүдээ. Баяртай.